2023 оны 9-р сарын 24-ний өдөр Челси Грим гэх эмэгтэй Калифорни мужийн Сан Диегогоос гараад Америкийн нэгдсэн улсын нөгөө загад Коннектикутад байх төрсөн хот руугаа машинаар явхаар болсон ч бүсгүй учир битүүлгээр орс ороггүй алга болсон юм. Тэр үл мэдгэх шалтгаанаар замаасаа хазаж оршуулгын газар руу явсан нь хожим тодорхой болсон байдаг. Сургаггүй болдог өдөр нь оршуулгын газрын манаач Челси бүсгүйн хачирхалтай үйлдэлүүдэд санаа зовн цагдаа дуудлага өгч мэдэгдсэн байна. Дуудлагаар очсон цагдаа нар Челси бүсгүйг тухайн үед харсан хамгийн сүүлийн хүмүүс болж таарсан бөгөөд цагдаа нартай уулзсныхаа дараа бүсгүй өөрийн машиныг болон тун хачирхалтай нууцлаг фото зургууд үлдээгээд орс ороггүй алга болсон юм. Челси Грим нь 1991 оны 3 дугаар сарын 22-нд Стивен болон Жанет Грим нарын гэр бүлд мэндэлжээ. Тэр хүүхэд насаа Коннектикут мужийн Стэнфорд хотод өнгөрөөсөн байна. Сургуулаа төгсөж Челси Нью-Йоркт их сургуульд орж сэтгэл судлалын мэргэжил эзэмшин 2019 онд төгссөн юм. Тэр их сургуулаа төгссөн даруйда боловсролын салбарт ажиллаж эхэлсэн гэжээ. Харин жилийн дараа Челси улсынхаа нөгөө өнцөглөө нүүж Калифорни мужийн Сан Диего хотод сууршин нийгмийн ажилтны үнэмлэх хүртэн тэндээ ажиллаж эхэлсэн байна. Бүсгүй зураг зурх болон фото зураг дарах хоббитой байсан бөгөөд тэр дундаа түүхэн дурсгал газараар явж зураг дарах илүү дуртай байсан гэдэг. Челсигийн дарсан зургуудыг заримдаа сонин хэвлэл сайт зэрэгч худалдан авдаг байв. Ингээд бүгдээрээ бичлэгийн гол үйл явдлууд эхлэх 2023 оны 9-р сарын 24-ний өдөрт очицгоё. 24-ний өдөр Челси өөрийн Сан Диего дахь гэрээсээ гарч өсөж төрсөн хот руугаа аяллаа эхлүүлсэн юм. Тэр өөрийн багын найзын хуримд оролцохоор явж байсан ба нэг мөсөн ээж автайгаа ч уулзаад төрсөн хоттой амраад авах төлөвлөгөөтэй байжээ. Энэ аялал нь Америк нэгдсэн улсын нэг өнцгөөс нөгөө өнцгөлөө явах маш хол зайд байсанд мэдээж тэр эхлээд онгоцоор нисэх байсан ч онгоцонд түүнийг тэжээвэр гөрвөл Рокситэйгээ хамт суугыг зөвшөөрөөгүй тул машинаар энэ хол замыг туулах шийдвэр гаргасан юм. Бүсгүй хаашаал явна Рокси гөрвлөө дагуулan явдаг байсан гэв. 24-ний өдрийн өглөө бүсгүй машинда аяны хүнжил, майхан сав, ойр зургийн хэрэгцээ зүйлсээ ачаад Сан Диего хотоос хөдөлсөн байна. Челси ойр дотныхондоо зарим үед зочид буудалд хоноглож, зарим үед майханд ч кемпинг хийх байх гэсэн зүйл ярьсан бөгөөд үзэсгэлэнтэй байглаар яаралгүй аялж зураг даран явах төлөвлөгөөтэй гэжээ. Тэр эцэг эхтэйгээ хөдөлсөн цагаасаа эхлэн байн холбоо тогтоож хаана юу үзэж яваагаа мэдэгдэж байв. Гэвч аялал эхлээд хэд хоног өнгөрсний дараа хамгийн ихний хачирхалтай зүйлс эхэлсэн юм. Бүсгүйн ээж аавын хожим хийснээр Челси гинэт өөрийн чиглэлээ өөрчилж ээж аавдаа энэ талаараа утсаар хэлсэн гэсэн ба тэр хуримд очихоо болсон гэж гинэт хэлсэн байна. Челси энэ гинтийн шийдвэрээ тайлбарлаагүй ч гэрийнхэн төдийлөн гайхаагүй юм. Учир нь тэд охиныхоо шийдвэрийг гинэт өөрчилдөг занд нь дассан байсан гэв. Эцэг эхтэйгээ ярьсан энэ яриа тэдэнтэй холбогдсон хамгийн сүүлчийн удаа болсон байна. 9-р сарын 27-ны өдөр Челси өөрийн эгчтэйгээ Аризона мужийн Феникст уулзаж тэд дараагийн хэдэн хоногт хамтдаа цагийг өнгөрөөх байсан ч Челси маргааш нь мөн л эгч рүүгээ ярьж Фениксээс гинэт явах болсон гэх зүйл мэдэгдэж уулзалтаа цуцлсан юм. Тэр мөн л яг юу болсон талаараа эгчтэй тодорхой юу ч хэлээгүй гэжээ. Харин тэр өдөр нь буюу 28-ны өдөр Челси Вильямс хотод зочид буудалд өрөө авахар орж ирэхэд нь буудлын ажилтан харсан ба бүсгүй буудлын камерт ч өртсөн байна. Түүнд үйлчилсэн буудлын ажилтан хожим бүсгүйг тэхэд баг зэрэг түгшсэн байдалтай байгаа мэт санагдсан. Үйлдэлүүд нь жаахан хачирхалтай байсан гэд мөн евро гарган доллараар солихыг хүсэж байсан талаар мэдэгдсэн юм. Гэвч буудалд нь евро аваагүй тул Челси өрөө авалгүй гарсан байна. Дараа нь энэ өдрийнхөө 20 цагийн үед хотын оршуулгын газрын манаач цагдаад дуудлага өгч хэн нэгэн харанхуйд хүмүүсийн булшны зураг аваад байна гэд тун хачирхалтай үйлдэлүүд хийгээд байгаа тул шалгаж өгөхийг хүссэн дуудлага өгөв. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа очиж нөхцөл байдлыг шалгасан ба цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг хүргэв. Hello. Hello. How are you doing? I'm okay. How are you? I'm doing great. Are you doing all right? Yeah, I just was doing a photo shoot of the lost soldiers and got a little emotional, so I was crying before I got back on the road. Yeah, okay. I'm just making sure someone called it in. So Oh, I'm sorry. No, you're quite all right. I mean, I was just doing a photo shoot. Энэ бичлэгээс үзвэл Челси зөв зүгээр байдалтай байгааг бид анзаарч болж байна. Эргүүлийн цагдаа ямар ч сэжигтэй зүйл анзаараагүй нь бүсгүй тэгэхэд ямар ч асуудалгүй байсныг илтгэж байна гэж үздэг. Челси ганцаараа эрүүл саруул байх бөгөөд сэргүүдийн булшны зургийг дарсан энэ үед нь түүний сэтгэл хөдлөлсөнд ойлсон гэх зүйл хэлж байгаагаас гадна өглөөгөр өвс татснаач хүлээн зөвшөөрөв. Аризона мужид энэ зөвшөөрөгдсөн зүйл учраас цагдаач хэвийн хүлээн авч байна.
Булшнуудын зургийг дарсан талаар нь ээж аав нь хожим мөн л төдийлөн гайхалгүй хүлээн авсан ба. Челси байнга л зураг дарж байдаг. Тэр магадгүй ямар нэгэн байгууллага эсвэл сонины газрын захиалгаар энэ зургуудыг авсан байх. Үүнд нь ямар нэгэн хайчилтай зүйл бид харахгүй байна гэж. Гэвч интернет хэрэглэгчид энэ талаар өөр бодолтой байгаа нь өдөр илүү сайн зураг дарж болох байтал тэр яагаад заавал шүн булшны зураг дарсан бэ? Мөн яагаад оршуулгын газрын манайч цагдаа дууттал Челсигийн үйлчлүүд түүнийг гайхшруулсан бэ? Гэх мэт асуултууд тавьдаг байна. 29-ний өдөр болон дараагийн хэдэн өдөрт бүсгүй хинтэйч холбоо бариагүй таг алга болсонд эцэг эхэн Челси рүү залгасан ч утсан салгаатай байв. Тэд яахаа мэдлгүй өөрөө холбогдохыг хүлээсээр 10 дугаар сарын 4-ний өдөр төвчээр нь тасарч цагдаад анх удаа охин алга болсон талаар мэдэгдэхэн тэр. Бүсгүйг эрен хайх ажиллагаа тэр даруй эхэлсэн гэж хэлж болно. Бүс нутгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Челси бүсгүйн сургуу болсон талаар мэдээлэл цацагдж байлаа. Эрен хайх ажиллагаа маш эрчимтэй хийгдэж байсны үр дүн гарч маргааш нь л гэхэд Челсигийн машиныг олсон юм. Бүсгүйн цагаан өнгөтэй Ford Escape маркийн машин оршуулгын газраас зайтай хүн төдийлөн яваад байдаггүй зэлүү зам дээр олцсон бөгөөд машин цоочтой хойд дугуйнд хагарсан байдалтай байв. Машиныг илүү сайн шалгах үед бүсгүйн хувийн эд зүйлс машин дотор байсан ч хитвч гар утас түлхүүр болон хайртай гөрвөл Роксин байхгүй байгаа нь тогтогдсон байна. Машины эргэн тойронд Челсигийн болон ямар нэг тэмцэл хүчирхийллийн уул мөр олдоогүй. Бүсгүйн машины арын суудлаас зургийн аппаратыг нь олсон нь түүний ойр дотныхын тун хашгиралтай байлаа. Учир нь бүсгүй хизээч сайн дураараа зургийн аппаратаа орхиж явах ёсгүй гэж түүнийг мэддэг хүмүүс хэлсэн байна. Зургийн аппарат нь эхлээд мөрдөгчдөд найдвар төрүүлж байсан бөгөөд тэнд байгаа зургууд л хэргийн учир зангилааг тайлах түлхүүр болох байх гэж үзэж байсан ч тийм зүйл болсонгүй. Челси алга болдог өдрөө хоёрхан зураг дарсан болж таарав. Харин эдгээр хоёр зураг нь хариулт өгөхөөсөө илүү хэргийн талаарх асуултуудыг улам нэмэгдүүлсэн юм. Эхний зурагт бид Челсигийн машины бүх хаалга нээлттэй байгааг тодорхой харж байгаагаас гадна бүсгүй гартаа орчин тойрносоо төвсөн цэцгийн баглаа барин хөл нүцгэн алхаж байгаа юм. Зургийг өшөө нарийн харвал машины дэргэд өвсөн дунд ямар нэгэн эд зүйлсээ газарт таран хайсан байгааг анзаарч болохоос гадна машинаас цаана модон дунд харагдаж байгаа зүйлсээр энэ зураг нь оршуулгын газарт хийгдсэн гэж таамаглаж болохоор байна. Тэгэхээр энэ Челсигийн цагдаа нартай уулздаг оршуулгын газарт хийгдсэн зураг байх боломжтой. Уг зургийн талаар хүмүүс өөр нэгэн зүйл анзааран интернетэд бичсэн нь хэдий Челсиг эргэн тойронд хөл нүцгэн явхаар таатай газар биш байгаач бүсгүй гуталгүй яваа нь хачирхалтай байна гэж үзсэн юм. Хоёр дахь зурагт Челси бафаар нүрээ халахж чихвч зүүсэн байна. Зургийн арын фон хийсгэр гадаа харанхуй болж эхэлж байсан гэж таамаглаж болохоор байгаа бол түүний ойр дотныхны хэлснээр Челси хизээч ийм алчуур баг мэтийн зүйл зүүж байгаагүй гэжээ. Тэр дундаа ийм зүйлтэйгээ зураг аавна гэдэг хачирхалтай санагдаж байна гэсэн юм. Энэ нүрээ хайлгалсан зураг нь түүний камер дахь сүүлчийн зураг болж таарав. Уг зургууд авагддаг өдөр Челсигийн гар утас мөн унтарсан ба ахиж асаагүй тогтогдсон байна. Челсигийн өмнөх өдрүүдэд хийгдсэн зургууд камерт нь байсан ч тэдний дундаас нэг зураг олон хүнд хачирхалтай санагдсан нь энэ зураг. Энэ зурагт Челси сургуу алга болсон хүмүүсийн зураг мэдээлэлтэй самбарыг дарсан байгаа нь дараа нь өөрөө сургуу алга болсныг нь авч үзэх юм бол илүү хачирхалтай санагдаж байна. Хожим энэ зургууд интернетэд тарж олон хүнд хүрэх үед Челсиг ийм ойлгомжгүй зургууд үлдээж өөрийг нь эрен хайх хүмүүст үзүүлэхээр таавар үлдээсэн гэж таамаглах хүмүүс маш ихээр гарч ирсэн юм. Тэр яг л ямар нэгэн адал явдалт киноны гол дүр шиг өөрөө алга болоод магадгүй түүний нууцыг илрүүлэхэд тус болох бяцхан тааврууд үлдээдэг шиг. Челсиг яг баталгаатай хамгийн сүүлд харсан хүнийг оршуулгын газарт дуудлагаар очдог цагдаа гэж үздэгч. Хожим бас нэг мод бэлтгэгч Челсиг харсан гэх мэдээлэл гарсан байна. Тэр Челсигийн машин олддог газрын ойр хавьд явж байгаад машиныг нь анзааран очоод Челситэй уулзсан гэсэн бөгөөд бүсгүй тэгэхэд зүгээр ямар ч сэжиг төрүүлээгүй гэжээ. Энэ мэдээлэл албан ёсны цагдаагийн мэдээлэл донд байхгүй байгаа нь энэ мэдээлэлд эргэлзэх хүмүүсийг ч бий болгосон бөгөөд албан ёсоор хамгийн сүүлд Челсиг цагдаа нар оршуулгын газарт харсан гэж үздэг байна. Одоо харин бүгдээрээ Челси гэрэмтэй тэр өдөр юу тохиолдсон байж болох талаар хамгийн түгээмэл таамаглалуудын талаар ярилцгаая. Мэдээж ийм хэрэгт хамгийн түрүүнд гэмт хэргийн хөлбөрийг авч үздэг. Челсигийн ээж аавын хэлснээр бүсгүй энэ бүх үйл явдлын өмнөхөн найз залуугаас салсан гэсэн бөгөөд тэр гол сэжигтэн байж болохоор байгаач түүнийг хэрхэн шалгасан талаар мэдээлэл хаанч байхгүй байгаа юм.
Мэдээлэл байхгүй байгаа найз залууг нь огт шалгаагүй гэсэн үг бас биш юм. Магадгүй ямар нэгэн с ิจ гтэй зүйл олоогүй үзье. Мөн бүсгүйг хамгийн сүүлд шалгасан гэх мод бэлтгэгчийг ч гэсэн хэрхэн шалгасан. Эсвэл тэр мод бэлтгэгч үнэн хэрэгтээ байсан уу? Эсвэл хэвлэлээр тарсан худал мэдээлэл эсгэнч тодорхойгүй байна. Челси бүсгүй ганцаараа хөнгөө зэлүүд газараар аялж байсан тул хэн нэгэн түүнийг хулгайлсан байх боломжигч үгүйсгэж болохгүй. Магадгүй тэр замдаа таарлах ёсгүй байсан нэгэнтэй таарч өнөөх нь бүсгүйг хулгайлсан эсвэл хөнөөгөөд нуусан байх боломжтой. Гэхдээ машинд болон түүний эргэн тойронд ямар ч тэмцлийн уул мөр олоогүйг мөн санах хэрэгтэй. Мод бэлтгэгчийн үгэнд итгэх юм бол Челси өөрөө энэ газараа машинтайгаа ирээд зөв зүгээр байж байсан гэд байгаа шүү дээ. Гөрвөл нь машинд нь байгаагүй. Бүсгүйг хулгайлсан бол гөрвөлт нь авахгүй шүү дээ гэх тайлбарыг хүмүүс дэвшүүлдэгч. Миний бодлоор гэмт итгэхэд яагаад гөрвөлийг нь зүгээр л гадаа гаргаад хайчихж болохгүй гэж. Гөрвөл нохоо биш тул машина таниад хажууд нь байхгүй ийш тийшээ яваад өгчөж болно. Мөн Челсигийн камерыг шалгаад тэндээс нь ямар ч зураг устгаагүй гэдгийг тогтоосон нь эмэгтэйг хулгайлаагүй гэсэн баталгаа гэж үздэгч. Миний хувьд энэ бас л хачирхалтай логикгүй байгаа юм. Хулгайлагдсан эсвэл хөнөөгдөж хааны газар буллагдсан гэх таамагаас гадна бас нэгэн таамаглал байдаг нь тэр өөрөө сайн дураараа алга болсон гэх таамаг. Хэдийгээр бүсгүйн ойр дотныхын энэ таамагийг эрс эсрэгүүцдэгч Челси энэ үед найз залуугаас салаад удаагүй сэтгэл зүйн хувьд тун тогтворгүй асуудалтай байсан гэх баримт нь энэ таамагийн талд бас нэгэн баримт олдог байна. Үүнээс гадна машинаас нь хитвч гар утас түлхүүр гөрүүл зэрэг нь алга болсон нь энэ таамагийг мөн боломжтой мэт болгодог гэв. Гэхдээ үүнээс хойш түүний гар утас хизээч нээгдэггүй. Карт нь хаанч ашиглагдаагүйг мөн санах юм бол амьд мэд зугтааж байгаа гэдэг нь бас эргэлзээтэй. Сүүлийн үед буюу 24 он гарснаар энэ хэргийн талаар мэдээлэл огт байхгүй байгаа бөгөөд магадгүй нэг бол мөрдлөг эд явагдаж байгаа тул юу ч ил болгох боломжгүй байгаа. Эсвэл эсрэгээрээ юу ч гарч ирэхгүй байгаад хэлхэн байхгүй байж болно. Reddit сайт дээр хүмүүс энэ талаар бичиж яагаад энэ хэрэг таг болчихв гэж мөн гайхацгаж байгаач тэндээс ч мөн ямар нэгэн шинэ мэдээлэл олдсонгүй. Reddit дээр зарим хүмүүс бүсгүйг өөрөө зугтаасан гэдэгт итгэж байгаа ба бүсгүйн ар гэрийнч тагчиг байгаа нь магадгүй тэд охиноо амьд мэд байгаа өөрөө зугтаасан гэж бодож байгаа эсвэл бүр мэдэж байгаатай ч холбоотой байж болно гэж таамаг дэвшүүлсэн байв. Үнэхээр ч бусад ийм хэрэгт цагдаа хууль хүчнийхэн ажиллаа муу хийж таг алга болсон байлаач ар гэрийнх нь олон нийтийн анхаарлыг сулруулахгүй гэж байнга хэвлэлээр мэдээлэл гаргаж ажлаа хангалттай хийхгүй байна гэж цагдаа нарыгч идэвхтэй шүүмжилдэг. Хариулт үгүй сувгийн үнэн ч үзэгчд мэдэж байгаа биз. Харин түүний гэрийнхэн таг чиг байгаа нь хүмүүсийг ингэж хартахад зөв ёсоор хүргэсэн юм. Бас нэг таамаглал хүмүүсийн дунд элбэг байдаг нь Челси тэр үед эрүүл ухаанаа алдсан, солиорч галзуурсан байх гэсэн таамаг юм. Гэвч энэ таамагийн талд хачирхалтай гэрэл зургуудаас өөр ямар ч зүйл байдаггүй. Мөн Челси өөрөө алга болох юм уу? Галзуурч солиорч алга болсон байлаач яаж энэ эзгүй хөнгүү газраас хэнд ч анзаарагдaltaгүй явган алга болж бас болох вэ? Түүнийг алга болоход хэн нэгэн тусалсан уу? Эсвэл хамгийн боломжит хувилбар болох түүнийг хэн нэгэн хөнөөсөн үү? Гэх зэрэг асуултууд одоо хэрн хариулт үгүй хэвээр байна. Үүгээр энэ бичлэгийг дуусгах гэсэн боловч эцсийн мөчөд бас нэгэн сонирхолтой таамаглал олж тэр нь бас огтоос боломжгүй биш санагдсан тул энд нэмэхэр боллоо. Бүсгүй ямар нэгэн хаалттай нууц шашны гаж урсгал бүлгэм сэгтэд илсэн гэх таамаг. Түүний шүн оршуулгын газарт ганцаараа явж байсан баримтыг нь энэ таамаглалтай холбодог юм. Мөн бүсгүйн цэцэг барин хөл нүцгэн яваа зураг нь бас оршуулгын газарт хийгдсэн нь энэ таамагийг баталдаг гэж үздэг хүмүүс байдаг байна. Уг таамаглалд итгэгчдийн бичснээр энэ магадгүй тэр шашны гаж урсгалын хаалттай нууц бүлгэмд эсгтэй хийдэг зан үйл нь байж болно гэжээ. Бүсгүй бүх зүйлийг нь амжилттай зааврын дагуу хийж илссэн тул өнөөх гаж урсгалын хүмүүс нь түүнийг өөрсөнтэйгээ хамт амьдруулахаар алс бүглүүд газар руу авч явсан гэж итгэдэг юм. Челсигийн ойр дотныхон ч гэсэн цагдаа нарт мэдүүлэг өгөх үеэр нэг сонирхолтой зүйлийг дурдсан байдаг. Тэдний хэлснээр бүсгүй сургаггүй болохоос сар орчмын өмнөөс Библи ихээр унших болсноос гадна түүн дээр ойлгомжгүй тэмдэглэгээнүүдийг ч хийж эхэлсэн гэжээ. Бүсгүй өмнө хизээч ямар ч шашин сонирхдаггүй байсанд ойр дотныхонд нь энэ нь хачирхалтай санагдсан байна. Тэдний үгийг батлах зураг Челсигийн компьютероос олдсон зургууд дунд ч байгаа юм. Тэгэхээр Челси бүсгүйтэй яг юу тохиолдсон байж болох мөн эдгээр олон таамаглалаас аль нь хамгийн бодиттой мэт байгаа талаар сэтгэлээ бичээрэй. Эсвэл заавал эдгээр таамаглалт ч биш. Та бүхэнд өөрсдийн гэсэн цоошин таамаглал хувилбар байхыг ч өгөөсөхгүй. Харин бидэнд одоо хэрн мөрдлөг үргэлжилж байгаа байх. Удахгүй үнэн мөн нь ил болно гэж найтгал үлдлээ. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно.
баяр таа.